Оргил худалдааны төвийн хамт олон шинэ жилийн бэлгээ задлж эхэллээ. Жил бүрийн шинэ жилийн баярыг тохиолдуулан уламжлал болгон хүүхэд багчуудыг баярлуулдаг онцлогтой. Тэгвэл энэ удаад Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 76, 77 дугаар цэцэрлэгийн хүүхэд багчууд өвлийн өвгнөөс шинэ жилийн бэлгээ гардан авлаа. Оргил худалдааны төвийн захирал Ганбаатар хэлэхдээ хүүхэд баярлуулна гэдэг өөрөө их буянтай ажил тэднийг бэлэг авч хөөрч, догдолж, баярлаж байхыг харах их сайхан байдаа гэдгийг ярианыхаа эхэнд онцолсон юм а. 15-6 жил Баянгол дүүргийнхаа хүүхэд багчуудад мөн ахмадуудаа баяр үеийн баяраар одоо ахмадын баяр, шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр одоо ингээ олон баяруудаар манайх одоо худалдааны байгууллага учраас юу вэ? Монголчууд одоо юу вэ түүгээрээ дайлдаг байгаа. Тэгээ бид бол ахмадуудаас бэлэг гардуулдаг, хүүхдүүдтэй бэлэг өгдөг ийм уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу өнөөдөр бид Баянгол дүүргийн цэцэрлэгүүдэд одоо оргил худалдааны төвийн агч нарын боосон бэлгийг өгч байна. Тэгээд энэ бол манай компанийн хувьд бол нийгмийн хариуцлага гэж ойлгож байгаа. Бид ганц Баянгол дүүрэгт ч биш, Налаах дүүрэг, Баян зүрх, Хан уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд мөн энэ үйл ажиллагаа маань явагдаж байгаа. Тэгээд нийт Баянголчуудаа, нийт одоо хүүхэд багчуудаа, нийт Улаанбаатарчуудаа 2016 оны шинэ жилийн баярын мэндийг одоо эрт ч гэсэн хүргье. Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 76, 77, 141, 13, 15 дугаар цэцэрлэг 2000 гаруй хүүхэдтэй тэд өвлийн өвгнөөс бэлэг авсандаа баярлаж оргил худалдааны төвийн хамт олонд талархал илэрхийлсэн юм а. Мөн эцэг эхчүүдийн зүгээс ч гинтийн бэлэг өгч хүүхдүүдийг нь баярлуулж байгаад баяртай байгаагаа хэллээ. Хүүхэд багчууд маань одоо жинхэнэ баяр хүрээр бэлтгэдэг энэ баярын одоо эхлэлийг одоо манай цэцэрлэгт бол тавьж өглөө. Тэгээд Ганбаатар захиралтай одоо оргил худалдааны төвийн хамт олондоо маш их баярлж байна. Өнөөдөр ирсэн бүх хүүхдүүд маань бүгдээрээ бэлэгтэй харж одоо баяраар бэлхэж байгаа гэдэгт одоо итгэлтэй байна. Энэ одоо 76 дугаар цэцэрлэгээр нь нийт бүх хүүхдүүд нь өгж байгаа юм шиг байна. Манай хоёр хүүхдийн даа тий. Тэгээд оргил худалдааны төвийн Ганбаатар захиралтай болон та бүгдэд баяр талархлаа илэрхийлж байна. Оргил худалдааны төв нь Америк, Герман, Орос, Турк гэх дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүнсний аюулгүй байдлын чанараар баталгаажсан бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Дэлхийн алдартай брэнд чихэр, шоколад, амттанг нэг доороос худалдаалахдаа бэлэг, боолтны ямар ч нэмэгдэлгүйгээр худалдаалгаараа хэрэглэгчдийнхээ талархлыг хэдийн хүлээгээд байгаамаа. Чанартай бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар худалдаалах нь энэ хамт олонны хамгийн том давуу тал байж салбартаа тэргүүлэгч байж чаддаг юм. Цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд өөр олон ажил хийхээр төлөвлөд байгаа юм байна.